Улсын хурлын гишүүн асан сэтгүүлч уян хэд хоногийн өмнө ерөнхийлөгч Цахиагийн элбэг дөржиг авилгатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. Авилгатай тэмцэх газарт өгсөн материал дээр ямар шүү баримт байсныг тодорхойлж хэлээд өгье. Тэр материал бол Рио Тинтогоос Цахиагийн элбэг дөржид 2011 оны 4-р сарын 1-нд P13272 тоод гэрээгээр Сүхбаатар дүүрэгт байрлах Брай хаус апартаментад байр өгсөн тухай жагсаалт юм билээ. Гэхдээ тэр нэг сонин Монгол төгрөгөөр 36 сая 369 мянгаар тухайн апартамент хаусад байр заржээ. Энэ бол захын хорооллын нэг өрөө байрны тал үн шахуу мөнгө. Гэхдээ энэ жагсаалтанд бас зарсан түрээсэлсэн алин болох нь тодорхойгүй. За зарсан байлаа гэхэд 36 сая төгрөгөөр апартамент хаусад байр авах уу? Эсрэгээрээ түрээсэлж байгаа гэж бодвол ганцхан сард 36 сая төгрөг төлөн байр түрээслэн сууж байгаа юм бол энэ хүн тэр бомтон мөн ёстой мөнгөөр туйлж байна штэ тийм ээ. Ийм мөнгөтэй хүн Эрдэнтийг өлхөн худалдаад авчих нь гэх мэтээр цааш нь юу бол юу гэж ярьж болж байна. Хэрвээ худалдаж авсан гэх юм бол 36 сая төгрөгөөр байр тэр дундаа апартамент хаус худалдаж авлаа юу? Энэ бол авилга мөнөөсөө мөн. Үүнийг л авилгах гэхгүй бол өөр юуг авилгах юм? Энэ хүнийг л авилгах гэхгүй бол өөр хэнийг авилгах юм бэ? Манай элбэгийн 1000 мөнгөн ордог 1000 мөнгөн орд гэхгүй бол ямар хааны 1000 мөнгөн апартаментыг 1000 мөнгөн апартамент гэх юм бэ гэж. За он сарыг нь хараад үзье. Оюутлагын гэрээ 2009 онд батлагдаад сарын дараа баяр зохицын дансанд 9 сая Америк доллар орсон байдаг. Мөн Санжийн баяр Америк 7 хаустай болсон. 3 охин, 1 экс эхнэр, 1 найз өсгөхөө нэр дээр хаус болон нийт 8-9 офшор данстай болсон. Элбэгдорж 36 сая төгрөгөөр апартамент хаустай болсон. Эсвэл сард 36 сая төгрөгөөр Брай хауст байр түрээслэн суух болсон. Одоо тэгээд учир нь тодорч байна уу? За товчхондоо ийм баримтыг авилгатай тэмцэх газарт гишүүн асан уянга өгчээ. Авилгатай тэмцэх газар эзнээ бариад орчих нь хэд идэхгүй байна. Гэхдээ юутаач уянга иргэний үргээ биелүүлж ийм баримтыг авилгатай тэмцэх газар түлээлгээ өгчээ. Өнөөдөр эсгэхэд маргааш энергийг шалгаж эхэлнэ. Тэр нь цаг хугацааны л асуудал. Мөнгө ор мөргүү алга болдоггүй гэдэг чинь энэ. Заавал ямар нэг санхүүгийн ул мөр үлдээдэг юм шүү дээ. Тэр нь энэ Брай хаус апартамент юм. Гэхдээ илэршин нь одоогоор энэ. Иймэрхүү хэмжээний авилгахын тулд оюутлагын гэрээг зориуд Монгол ашиггүйгээр батлуулсан байж таарлаа. Авилгатай тэмцэх газарт уянгийн үзүүлсэн баримт бол зөвхөн байр зарсан түрээсэлсэн тухай баримт биш юм. Энэ баримт нь оюут толгой компани буюу Рио Тинто компанийн зарлагын жагсаалт өгөөд зарлагдсан мөнгөн дүнгуудыг Монгол төгрөг доллар, евро, австрали доллараар жагсаасан байна. Энэ бүр 3-5 тэрбум долларын зарлагын баримтж харагдаж байна. Гэвч энд тэрбумаараа эргэлдэж буй тэр их мөнгө доллар Монгол улсын эдийн засагт огтхон чамаагүй бүгд гадаадын банкар дамжин явж одгийг та бид мэд болсон. Чухам энгүүлэхийн тулд 36 сая төгрөгийн зарлага энд бичигдсэн биз. Түүнээс гадна Монголын тал эзэмшүүлж 34%-аас эдгээр авилгачдын мөнгө эргэн төлөгдөнө. Гэтэл тэр 34%-аас бас бид нар оюутлогоо компаниас зээлээр авчгаад одоо орд газраараа төлж дуусгаар болсон билээ. Оюутлогын орд газар хэдий чиний орон зай цаг хугацааг дуулан хичнээн хүнийг баяжуулан хүлжүүлж байгааг би таашгүйж хизээ нэгэн цагт энэ бүх булхаа илэрнэ гэдгийг харин би баттай хэлж чадах билээ. Тэр хугацааг наашлуулахыг данганц жирийн монголчууд аавдны сэтгэлийн чин зориг биднэ.